За сайн байцгаана уу та бүхэндээ одоо энэ өдөр ямар амгалан гэлтгийа. За ингээд хоньны ордныхны маань 2026 оны ерөнхий төлөв гэсэн онцлог эхэлж байна. За манай хоньны ордныхан одоо 2026 онд одоо маш чухал жил байх нэ л гэж харагдаж байна. Ялангуяа одоо хувийн амьдрал, гэр бүлийн амьдралын хувьд. Мөн одоо амьдралынхан одоо чиг шугамыг гаргах тийм ээ, төлөвлөгөө зохиох гих мэтчлэн асуудал дээр шийдвэр гаргасан их чухал одоо жил байна л гэж харагдаж байна. За энэ дээр одоо ер нь миний энд харж байгаагаар одоо миний барьж авсан нэрийг та бүхэн одоо бас нар сарны ордоо одоо нарны ордонд тарахгүй сарны ордноо заавал олж үзээрэй. За энэ дээр одоо миний барьж авсан нэргэн дээр бол одоо оны ихээр ялангуяа 3 дугаар сард энэ дээр 3 дугаар сар гарсан байж байгаа. Тэгэхээр 3 дугаар сард одоо манай одоо хоньны ордны улсууд бол одоо гэр бүлийн асуудал маш хурцаар тавигдаж байгаа байдал харагдаж байна л да. Ер нь бол одоо амжилтын их үндэс бол одоо сайхан доктортой сайхан гэр бүл тийм ээ, доктортой сайхан гэр орон ийм юм одоо их чухал байдаг, тэгжиж амжилттай явдаг хүн тийм ээ, ирч вэ, эмч вэ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо манай хоньны ордныхаа ялангуяа 3 дугаар сараас одоо гэр бүлийн маргаан харагдаж байна. За энэ дээр одоо ямар маргаан бэ гэхээр зэрэг одоо мөнгө төгрөгний мөн одоо орох толгой хорогдох газар. Тэгэхээр гэр орон. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо маш ширүүн маргаан дийдсэн одоо ер нь нэг тийшээ болох ер нь цаг нь болцсон харагдаж байна л да, энэ жажмент карт байж байгаа. Тэгэхээр зэрэг ер нь та одоо тустай гарах одоо бие дах цаг нь болцсон юм шиг одоо энд хорвоо ертөнц одоо таныг цаанаас нь одоо түлхэж байгаа юм шиг тийм ээ. Энэ өөрчлөлт рүү таныг одоо тусдаа гарах, бие дааж амьдрах, эсвэл одоо өөрийнхөө амьдрах ч гэдэг юм уу. За тэгээ энэ дээр одоо message of concern гарч байгаа. Тэгэхээр зэрэг би энэ дээр одоо гэр бүлийн гишүүд ээж нь аав нь юм уу, эсвэл одоо хамт нэг гэр бүл байсан усуд одоо салах энд divorce гэж байгаа тийм. Одоо ямар нэг маргаанаас одоо таарахгүй болж одоо салсан барьсан ингэснээр та өөрийнхөө амьдралыг эхлүүлсэн, ялангуяа оршин суугаа газараа өөрчилсөн, тусдаа гарсан ийм байдал харагдаж байна. Энэ бол оны дундуур эхлэл нь бол одоо 3 дугаар сар тавигдсан харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо та өөрийнхөө одоо энэ шинэ амьдралд одоо хөрөнгө оруулсан байдал харагдаж байна л да. Эд хөрөнгө одоо мөнгө төгрөг одоо өөрийнхөө одоо цаг завыг зарцуулсан ийм байдал харагдаж байна. За оны сүүлээр бол одоо нэгэнт одоо ингээ сайхан тогтцсон бол одоо танд одоо шинэ ажил юм уу, аль эсвэл одоо ажлаа шинжлэх юм уу, эсвэл ийм шаардлага гарсан байгаа байдал харагдаж байна. Яг гэвэл одоо энэ тусдаа гарсан байдал танаас одоо ихээхэн одоо юу гэдгийг илүү их ажиллахыг шаардсан. Эсвэл одоо танд энд тусдаа гарснаар та одоо тийм ээ шаардлага одоо юу гэдгийг мөнгөний шаардлага их гарсан ч гэдэг юм уу. За ийм байдал харагдаж байна. Оны сүүлээр бол одоо та ерөнхийдөө одоо карьерийн өсөлт, шинэ ажил, төрөл одоо юу хийх үү төлөвлөгөө боловсруулсан ийм байдлууд харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр ялангуяа би юу гэж хэлэх гэж байна гэхээр зэрэг энэ өөрчлөлт бол муу биш шүү, сайн болох ёстой юм болж байна л гэж ойлгох. Энэ дээр уйлж унжаад гонж хутраад энэ дээр одоо хэлсэн байна л да энэ дээр. Тэгэхээр зэрэг та нэг одоо нэг сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Энэ өөрчлөлт бол одоо зөв юм шүү, сайн юм шүү ч гэдэг юм уу, сайхан юм шүү ч гэдэг юм уу, ирээдүйд одоо танд хэрэгтэй болох ёстой зүйл болж байгаамаа гэж хүлээж аваарай. Түүнээс биш одоо энэ дээр одоо бас нэлээд уйлсан, унтсан, эсвэл одоо хямарсан энэ дээр хэлсэн байна л да. Тэгэхээр зэрэг иймэрхүү зүйл болох ёстой болтгоороо болсон. За оны сүүлээр бол одоо шинэ гэрээ байгуулсан, шинэ ажилд орсон, эсвэл одоо ажлын амжилт өсөлт. За оны сүүлээр ялангуяа энэ Wheel of Fortune гэж байгаа учраас одоо аз таны талд иргэнэ, санаа зовлтгүй.
Тэгэхээр зэрэг энэ дээр одоо таны хүссэн хүлээж байсан грек хэлцээрээ хийх одоо шинэ юу эхэлсэн юм уу, эсвэл шинэ ажилд орсон юм уу, иймэрхүү юм харагдаж байна л да. За ерөнхий энергийг харахаар зэрэг энэ дээр одоо та бас эргэлцсэн юм харагдаж байна л да. Хэрэг одоо хийж байгаа ажил юм уу, аль эсвэл одоо эрхэлж байгаа бизнес одоо тодорхой хэмжээж ашиг өгөхгүй бол одоо энэ дээр та юу хэрэгтэй вэ? Энийг өргөжлүүлэх ёстой юу? Өөр ажилд орох ёстой юу? Аль эсвэл суралцах ёстой юу гэх юм олон ийм асуудлууд тань тулгарсан харагдаж байна. Миний энд харж байгаагаар бол одоо өөрийгөө сайжруулах, боловсруулах, сурах одоо энэ их чухал. Энэ дээр одоо таныг нэг хүн одоо түлхэж байгаа юм шиг одоо сурахад тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо ганцаараа илүү аз жаргалтай байгаа байдал харагдаж байна. Эсвэл одоо за ингэх ёстой байсан юм байна гэдгийг ойлгосон. Энэ дээр одоо хэлсэн байгаа. Энэ одоо тусдаа гарсан эсвэл энэ салалт эсвэл одоо энэ амьдралын эргэлт танд одоо маш их юмыг ойлгуулсан, эсвэл та одоо их ухаарсан ийм байдал харагдаж байна. Ингэсний үндсэн дээр өөрийгөө боловсруулж эсвэл одоо мэрэгжлээ дэвшлүүлээ, эсвэл одоо юу гэдгийг өөр ажилд ор ингэдэг гэсэн ийм ирмэлцэл харагдаж байна. Миний энд одоо энэ их олон эргэлзээнээс өөрийгөө сурч боловсруулах юм бол ирээдүйд одоо арай хэрэгтэй харагдаж байна шүү. За тийм энэ дээр би хэлсэн эргэлзээ одоо ажиллах уу тийм ээ, мөнгө хэрэгтэй байдаг, ажилмаар байдаг. Тэгэхээр зэрэг энэ ажил одоо таны одоо хэрэгтэй мөнгө дөнгөж гэдэг юм уу, шаардлагыг хангахгүй юм ч гэдэг юм уу. Тийм учраас одоо яах хэрэгтэй вэ гэсэн иймэрхүү эргэлзээнд орсон юм харагдаж байна. За энэ дээр одоо туслах хүн байна. Тэгэхээр энэ хүний нэг одоо хүн харагдаж байна. За би энийг одоо наривчилж хүмүүсийн дургу хурж ярихаа болий. Ерөнхийдөө энэ хүн бол чамд одоо орон гэрт тусдчин гаргасан харагдаж байна. Мөн одоо ажил төрлийн тал дээр одоо чамайг бас тусалж одоо чиглүүлж өгсөн ийм байдал харагдаж байна шүү. За хэдийгээр одоо энэ хүн тусалж байгаа боловч санаа амьдралтай ийм хүн харагдаж байна. Тэгэхээр зэрэг одоо явах ёстой цагт нь бас явуулах тал дээр анхаарахгүй бол энэ дээр одоо явандаа бас асуудал үүссэн харагдаж байна. За ийм байна. За одоо хайр сэтгэлийн асуудал дээр түрүүний миний хэлсэнчлэн одоо ийм улсууд бол зарим нэг улсууд нь ийм салалт харагдаж байна. За өшөө одоо партнертай хүмүүст одоо анхааруулж хэлэх юм бол энэ дээр та одоо хүртэх энэ getting cramps гэсэн байж байгаа. Та одоо бүхэн бараг л ойлгож байгаа хэ та. Тэгэхээр зэрэг та хүртэх ёстойгоос бага хүртэж байна. Одоо жишээлх юм бол одоо таны партнер танд одоо энэс илэг өгөх боломж байгаа боловч таныг үнэлэх үнэлэмжээс болж одоо танд зөвхөн за одоо хүн хоол идэж энэ дээр одоо төсөөлүүлж хэлсэн байж юм л та. Хоол идэж юм л та. Тэгэхээр зэрэг хоолныхаа үлдэгдлийг өгöd байгаа юм шиг. Тийм ээ, мэдээж хүний хоолны үлдэгдлийг идэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ одоо зүүрлүүлж хэлсэн ийм юм. Тэгэхээр зэрэг та you deserve better эсвэл одоо илүү тийм ээ боломж танд байна. Илүү одоо хүн байна ч гэдэг юм уу, боломж байна ч гэдэг юм уу. Эсвэл одоо энийг засах тал дээр тийм ээ хоорондоо ойлголцох тал дээр одоо анхаараарай гэсэн ийм одоо мөн энэ дээр одоо энд stuck in the past гэж байж байгаа. Тэгэхээр зэрэг ямар нэг өнгөрсөн одоо алдааг одоо эндээ авцарч одоо 26 онд авцарч тийм ээ өөрийгөө одоо шаналгасан, тэрнтэйгээ зурлцсан одоо айдастай алдаа гаргахаас одоо би ахиж алдах эрхгүй ч гэдэг юм уу. Тийм учраас одоо хүнд одоо тэгэхээр зэрэг одоо хүнд сэтгэлээ нээхээс айсан юм уу, эсвэл одоо хит их одоо attached болохоос айсан иймэрхүү байдал харагдаж байна. Ерөнхийдөө бол одоо танд 26 онд хайр байна уу байна, жинхэнэ хайр ирж байна, тийм ээ, жинхэнэ хайр байна танд. Энэ дээр одоо танд нэг биш сонголт харагдаж байна. Тэгэхээр зэрэг энд сонголтоо хийхдээ одоо миний хэлснүүдийг бодно. Нэгдүгээрт нь
Хоёрдугаарт нь гэх юм бол одоо өшөө нэг хэлсэн юм болохоор зэрэг нэг одоо энэ эргэлзээнээс энэ айдснаас болоод одоо шийдвэр гаргахтаа удааснаар одоо жинхэнэ хайрыг явуулах эсвэл тэр хүн одоо нэг их удаан таны хажууд одоо энэ амьдрал болох сайхан хайр болох эсвэл зөв хүн ч юм уу нэг их удаан эргэлтэхгүй шүү гэсэн бас мессеж өгч. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө зөв хүнээ сонгороо одоо нүдэний чарын дээр одоо redirect your thoughts гэсэн байж байгаа л та. Тэгэхээр зэрэг ер нь одоо өөрийнхөө бодлын энэ дээр одоо ухаарсан юм чинь ерөнхийдөө өөрийгөө өөрчилөхөд хүнийг өөрчлөнө гэж бол байхгүй шүү. Хүн өөрийгөө өөрчлөх, харах үнцгээ өөрчлөх тийм ээ. Ийм тал дээр одоо ажиллаарэ. За тэгээд явуулах хүнээ явуулаад одоо оруулах хүнээ оруулаарай гэсэн ийм мессеж өгч байна. За ингээд та бүхэн одоо хувийн уншлах сонирхож байвал миний одоо Facebook page болох Монгол Стар тариутаар орж одоо мэдээлэл аваарай. Мөн одоо би энэ 12 дугаар сарын 30-31-нд одоо хүүхдүүдэд одоо бэлэг гэдэг юм уу одоо хувь хүртээх ийм одоо буйнич гэдэг юм уу ийм үйл ажиллагаа явуулдаг тийм ээ. За энэ дээр одоо та бүхэн оролцох хүсэлтэй та бүхэн хандуулах сонирхолтой бол одоо description box-т одоо миний одоо тайлбарын хэсэгт одоо би данс байрлуулсан байгаа нэр ус бичээд ингээд сайхан хандаг өргөх нь өргөөрэй. За ингээд та бүхэндээ одоо 2026 онд ажил амьдралд нас жаргал сайн сайхан эрүүл энхийг хүсье. Баярлалаа баяртай.